Та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн хэсэгт хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэтэй ярилцлаа. Тэгэхээр өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт болсон хувьцааны талаар бас эдийн засгт зарим нэгэн тоо баримтын талаар ярилцах болно. Тэгэхээр эхлээд хоёлаа Замдуу Майнсын өрөмдлөгийн шинэ үр дүн танилцууллаа гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ ямар мэдээлэл юм бол те үр дүнг одоо танилцуулснаар ирээд үр дүн гарснаас хөрөгч юм уу те тэр талаар хэлж байна. Тэгэхээр дахиад Замдуу Майнсын талаар бид бас өмнө мэдээлжсэн. Ер нь бол энэ компани 15 онд бол маш идэвхтэй хайгуулын ажил хийж байгаа. Тэгээ үр дүнгууд зарласаар байгаа. Тэгээ энэ 7 хоногт бол бас шинээр нэг өрөмжлөх хөрөнгө зарласан. Тэгээд сувг малталт гэж одоо ийм хайгуулын одоо аргачлал гэх юм арга байт юм байна. Тэгээд энэ сувг малталтын үр дүнд эрдэсжилт өндөр байгааг дахин баталсан гэсэн мэдээ явж байгаа. Тэр өмнө нь бол эрдэсжилт өндөр байна гэж бол мэдээлж ирсэн. Тэрийг бол дахин батлаа. Одоо энэ сая хийсэн өрөмжлөг маань дахин батлаа гэж байна. За дээрэс нь ийм дугаартай малталтын үр дүнд бол 116 м урттай 0.72% зис тэг зууны 35 г тонн алтны агуулмж бүх юм илэрч гарчсан ба. За мөн бас ийм дугаартай малталтын үр дүнд бол 90 м урттай 0.57% зис за 0.14 г тонн алтны агуулмж бас илэрч гарсан гэсэн ийм мэдээлэл бол өмнө л цацагдсан. Тэгэхээр энэ одоо дугаар нь болохоор өмнөх дугаар нь гэсэн үг үү? Энэ болохоор сая шинээр өрөмжлөлт хийгээд энэ 2 0.62 61 гэдэг байна л да тий. Тэгэхээр маш олон тооны өрөмжлөг хийсэн байгаа. Энэ удаад одоо энэ хоёр өрөмжлөгийн үр дүнгийн дээр одоо мэдээлэл болгож танилцуулж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд энэ мэдээлэл гарснаар бол за хувьцааны ажил бол одоо тийм огцон мэдгэдэгс бол өсөлт эсвэл уналт бол ажиглагдаагүй. Одоо өчигдрийн байдлаар бол 0.13 австрали долларын одоо үнэтэй байгаа нэг хувьцааны. Харин 9 сар руу эргээд ухраад очих юм бол 9 сарын 2 дахь 7 хоногийн энэ хавцаанаас бол огцон өсснийг бол энд харагдаж байна тий. Одоо 0.8 гэсэн ханшаас бол 0.14 гэсэн ханш бол огцон өссөн ба. Энэ үед бол харин яасан бэ гэхээр илүү одоо илүү их агуулмжтай, илэрцтэй тийм бас хайгуулын үр дүнгууд зарлагдсан учраас тэр нь илүү хүчтэй нөлөөлж байгаа ийм процесс бол болсон. Замдуу Майнсын бас манайх өмнө танилцуулж ирсэн. Дахиад нэг сануулаад бас байршлийнхын хувьд бас танилцуулбал тийм. За байршлын хувьдлаар энэ компани манай Монголд яг одоогор 2 тонн одоо төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бол харамхтай төсөл гэж байгаа. Оюут тулаан төсөл гэсэн юм хоёр төсөл байна. За тэгээ харамхтай төсөл нь бол одоо өмнгийн говьд байрлаж байгаа. За оюут толгой, за мөн цагаан суург гэх зэрэг энэ ордуудад бас ойролцоо байршиж байгаа ийм одоо газар нутаг дээр байгаа. Тэгэхээр ер нь бол геологчдын хувьд бол энэ Төв Азийн бас алтай зэсийн судал нь бол манай өмнгийн говьор бол дайрж өнгөрдөг гэж үздэг юм байна. Тэгэхээр тэр судал дээр бас байгаа гэж бол мэдээлэл явж байгаа. За дараагийн мэдээлэл танилцуулъя. Top 20 индексийн талаар мэдээллүүдийг хүргэе. За өнгөрсөн 7 хоногт ямар тоонууд байна? Эдийн засгийн уналттай үед бас Top 20 индекс маань яаж өөрчлөгдөж байна? За тэгэхээр шууд статистикийг дурдах юм бол өнгөрсөн 7 хоногт 164 индекс өслөө. Сарын 1.9 уналттай, жилийн 15.15 уналттай. За жилийн эхнээс бол 10.6% уналттай явж байгаа. Тэгэхээр Top 20 индекс маань 11 оны дунд үеэс эхлээд өнөөдөр хүртэл унж эхэлсэн. За мөн эдийн засгийн хувьд ч гэсэн бас 12 оны эхнээс эхлээд эдийн засаг бас суларч эхэлсэн байж байгаа. Тэгээд энэ эдийн засгийн урт хугацааны хандлагыг дагаад Top 20 индекс ч гэсэн бас өнөөдрийн байдлаар одоо 50% уналттай явж байна л да. 4 жилийн 11 оны дунд үетэй харьцуулахад өнөөдөр 50% унтсан явж байгаа. Тэгээд техник шинжилгээ талаас нь хараад үзвэл энэ хэвтэн татсан шулуун байгаа. Энэ бол 13,000 орчим дээр байгаа юм маш хүчтэй дэмжигч шулуун энэ дээр бас харагдаад байна л да. Өөрөөр хэлбэл дэмжих шулуун гэдэг маань юу гэхээр Top 20 индекс одоо эндээс унж явж хагаад энэ дээр ирээд энэс доош ундгүй ингээд буцаад энэ шугамаас буцаа ойгоод гарцсан дээшээ явсан тий. Эргээд дахиад унгаад энд ирэхэд бас дахиад доошлохгүй буцаад дээшээ ингээд явчихж байгаа юм л да. Ингэжсэн дахиад энд нэг баг зэргийн хэмжээнд доош оронгуудаа буцаад дээшээ ингээд өсчихөж байгаа. За тэгээд одоо эргээд энэ шулуун дээр ирсэн байна. Тэгэхээр энийг бол техник шинжилгээний үүднээс бол одоо маш том хүчтэй дэмжигч шулуун байна гэж ярьдаг. Тэгэхээр энэ дэмжих шулуунаас одоо хэрвээ дээшээгээ сайн суур талаас сайн эерэг мэдээлэл гараад явах юм бол дээшээгээ бол одоо өснө гэсэн үг. Хэрвээ энэс эерэг мэдээ гарахгүй цаашдаа эдийн засаг улам бүр муудсаар байх юм бол ийшээгээ доош орж бас хүчтэй унах эрсдэл байгаа гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бол эрсдэл гараад одоо жишээ нь цаашдаа эдийн засгийн үзүүлэлтүүд улам бүр муудсаар байх юм бол индекс маань одоо эргээд одоо хамгийн доотлын эхний унах цэг нь бол жишээ нь 19,000-аас 10,000 руу ингээд харахаар чинь үзүүлэлт нь 2012 оны эхний улирал харагдаж байгаа шиг байна тийм. Энэс өмнө болохоор ингээд дэмжих шулуун дээрээс унсан анш харагдаж байна шүү дээ. Энэ тэр хэд оных юм? Тэгээ энэ болохоор энэ яг энэ оргил болохоор оргил цэг одоо энэ цэг болохоор 2011 оны 2 сар байж байгаа. Тэгэд энэ эхэлж байгаа цэг нь бол 6 оноос хойш явж байгаа бүр эндээс.
Тэгээд 7 оны 9 сард энд оргил төрсөн. Тэгээд 8-9 онд хямрал болонгуудын индекс ингээ унж явж хагаад 9 оноос эхлээд 9 оны эцсийн оюутлог гэрээ зургацсан тийм. За тэгээд тэр оюутлог гэрээ зургасны дараа эдийн засаг сэргийж эхэлсэн. Бас банкны өсөлттэй ингээд ингэж явж байгаа. Энэ хэсэгт бол хөөсрөлт үүссэн. Энэ хөөсрөлт бол одоо цэвэр нөгөө нүрсний үнийн хөөсрөлт, дээрээс нөгөө Эрдэнэс 5-7-ыг яг энэ үед маш хүчтэй ярьж эхэлжсэн. Тэрний бас хөөсрөлт явж байгаа. Ингээд хөөс хагарсан. Хөөс хагараад 12 онтой золоход эдийн засаг маань унаад эхэлсэн. Тэгээ өнөөдөр хүртэл 4 жил одоо. Гэтэ ямар ч тач байсан дэмжих шулуунасаа доошо гаралгүй дээ. Ямар ч байсан дээрээ олон явж байгаа юм тийм. Гэтэ одоо дахиад эдийн засаг цаашаа мэдгэтгүүц муудах юм бол индекс цаашаа унах эрсдэл байгаа. Гэхдээ бидний зүгээс бол энэ одоо төвшин дээрээсээ доошоо хүчтэй доошлохгүйгээр буцаад эргээд одоо зах зээл өсөх боломж бол 16 оноос эхэлж зах зээл сэргийж эхэлнэ гэсэн таамаглалыг бол гаргах. Бас таатай мэдээлэл тий. За дараагийн мэдээллийг танилцуулъя. 2009 оны зах зээлийн яроол гэж тэр үнэлгээний харьцуулалт гарсан баг шиг байна. Энийг танилцуулбал. За тэгэхээр одоо манай хөрмөцсөн сонирхож байгаа хүмүүсийн хувьд маш чухал нэг асуултаа юу вэ гэхээр за 4 жил ханшиж унтсан юм байна 50% унтсан юм байна. Их одоо хямдхан болчихжээ бидний харж байгаа. Тэгэхээр яг одоо орох цаг нь мөн үгүй гэж их асуудаг. Одоо орох цаг юм уу? Эсвэл нэг удирдлийн дараа орох уу? Эсвэл хагас жилийн дараа орох уу гэж их асуудаг. Тэгэхээр энэ асуултанд хариулахын тулд товчхон энэ дээр 4 график авчирсан. За энэ нь юу гэхээр 2009 онд бол манай эдийн засаг хямраад одоо энэ граф топор индексээс харах юм бол энэ унаж явж байгаа. Энэ хүртэл ёроолын цэгээс эндээс буцаад өссөн байж байгаа. Тэгэхээр яг энэ 9 оны хямралын хамгийн доод үед яг үнэлгээний харьцаанууд маань хоёр гол одоо харьцаа байдаг. Тэр PE харьцаа, BB харьцаа гэдэг. Энэ хоёр харьцаа маань хэд байв? Өнөөдөр хэд байна гэдэгтэй харьцуулах замаар одоо орох цаг нь болсон байна уу болоогүй нэ гэдэгт хариулт өгч оролдлого хийж байгаа. Тэгэхээр тухайн үед бол топ 14 компани PE гэсэн харьцаа 2009 оны хямралын доод үед бол ингээд тооцоод үзэхээр дундаж тоон PE нь бол 478 гэсэн тоо гарч байгаа. Тэгэхээр энэ харьцаа маань 10-аас доош ороод ирэхээр хувьцаа хямдхан болсон байна. Одоо авах нь зүйтэй юм а гэдэг бол илэрхийлдэг. 15-аас дээшээ гараад ирэхээр ерөөхдөө одоо үнэтэй болчлоо. Одоо ер нь дахиад ирээдүйд унах эрсдэл байна шүү гэдэг бол хэлж идэг. Тэгэхээр 2009 оны доод үед бол бүр 5 руу ороод ирсэн гэдэг бол энэ маш хямдхан байсан гэдэг бол илэрхийлж. Тэгвэл одоо 15 оны үед яг одоогийн байдлаар дундаж хэд байна гэдэг үзэхээр 11 дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас тийм хямдхан бас биш гэж харагдаж байгаа. Одоо тавтайгаа харьцуулах юм бол 2 дахин өндөр харагдаж байгаа. Гэхдээ бүр оргил үед бол бүр 20 гаруй авсан байсан. Тэрнтэй харьцуулахад бол унсан байгаа. Тэгэхээр PE гэдэг энэ харьцаан дээр тулгуурлаад дүгнэлт өгөх гэж оролдох юм бол хямдхан болж эхэлж байна гэдэг одоо тайлбарыг хийж болох байна. Ерөнхийдөө хямдарч байна гэсэн хэлбэр байна тий. Тэгэхээр өмнөх яг 2014 оны муу үетэй харьцуулах юм бол хямралын доод үетэй харьцуулах юм бол бараг 50%-аар нах шиг байна тий. Тэгэхээр дараагийн мэдээлэл бас танилцуулъя. Тэгэхээр ерөнхийдөө хувьцааны нөгөө ханш унж байгаа юм чинь иргэд яг энэ үедтэй хувьцаа худалдаж авах нь зөв юм уу? Ямар нэгэн байдлаар эргэлтэнд орох нь зөв юм уу гэж асуултуудыг асууж байгаа. Тэгэхээр энэ нь одоо яг энэ дөнгөж сая бас дундчийн танилцуулаад тэр яг энэ үед иргэд хувьцаа худалдаж аваад ямар нэгэн байдлаар арилжаанд орох нь зөв юм болоо бас эдийн засгийн зүгээс тайлбарлах хэвэл тий. За тэгэхээр сая л би PE гэсэн үнэлгээний харьцаа ярьсан. Одоо PB гэсэн харьцааг бас энд тайлбарлая гэж бодлоо. Тэгэхээр PB харьцаа гэдэг бол эрсдэл талаас нь харуулж байгаа харьцаа. Нэгээс баг гараад ирэх юм тэр компани дээр одоо хэрэг үнэхээр бүр нөхцөл байдал хүндрээд дампуурах юм бол эрсдэл одоо бага байна гэж ойлгогддог. Нэгээс их гардаг юм л эрсдэл өндөр шүү. Дампуурах юм бол та буцаад мөнгө олж авах хийцүү шүү. Эрсдэл өндөр шүү. Нэгээс их байхаар тий. Их байхаар гэж ойлгогддог. За тэгэхээр энэ дээр болохоор 2009 заавчлаар энд 2015 явчихсан байна. Энэ 2009 оны график байгаа. Тэгэхээр 2009 оны график 9 оны хямралын нөгөө доод үед энэ PB харьцааны дундаж хэд байсан бэхлээр 0.83 буюу дахиад нэгээс бага утга дээр явж исэн байна. Тэгэхээр хямдхан байсан гэсэн үг тийм. Эрсдэл багтаа байсан гэсэн үг байхгүй. Тэгтэл одоо 2015 оны манай дундаж маань нөгөө топ 14 компани дээр тооцсон 135 гарсан байна. Тэгэхээр энэ бол нэгээс өндөр буюу одоо 9 оныхтай харьцуулахад бол өндөр байна гэж харагдаж байна. Гэхдээ тийм өндөр эрсдэлтэй гэж бас хэлж болохгүй. Яа тэгэхээр энэ жишээ нэгээс энэ дундажаас баг утгатай бас компаниуд байна л да. Жишээ нь талах чихэр байна. Талах чихэр гэдэг компани байна. За Баянгол гэдэг компани жишээ нь хувьцаат компани байж байгаа байхгүй. Тэгэхээр энд 14 компани байгаа. Тэгэхээр энэ заавал дундажинд 130-тай болохоос биш. Бүгдээрээ ийм өндөр гэсэн үг ш. Тэгэхээр зарим өндөр компани бас байна тийм ээ. Тэгээ 5 бол бүр 3 гаруй авцсан. Улаанбаатар бол бүр одоо 2 гаруй авцсан. Тэгэхээр бол нөгөө хөрөнгө оруулагчид маань ингээд компанид харж агаад дундаж нь энд байгаа юм байна. Дундажаас бага байгаанууд нь аль нь вэ гэдэг дээр бас төвлөрж болно гэсэн үг л дээ. Одоо сонголт хийхэд тулд жишээлбэл дөрвөн PE харьцаан дээр бол 11 байгаа боловч
жишээ нь говь гэдэг компани PE харьцаа бол 6.4 байгаа байхгүй. Тэгэхээр бүр бага байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр жишээлбэл говь гэдэг компани хямдаар үнэлэгдсэн байх боломжтой гэдэг чинь энэ харьцаа харуулж байгаа. Тэгэхээр дотор ингээд нөгөө задлж харах юм бол бас өөр үр дүнгууд харагдана л гэсэн үг. Тэгээд энэ дээр ерөнхийдөө бол 2009 оны үетэйгээ харьцуулахад бол PE харьцааж PB харьцаа шиг өндөр харагдаж байгаа. Гэхдээ 2009 онд бол яагаад тэгж хямдхан бүр одоо 4 рүү ортлоо тий PE харьцаа 4 рүү ортлоо PB харьцаа бүр 0.85 руу ортлоо унсан юм бэ гэхээр тэр үед бол дэлхийн эдийн засаг хямарж исэн юм аа. Америкаас эхлэлтэй ингээд моргежийн хямрал маань дэлхийн эдийн засгийг бүхлээр нь хямрааж исэн юм аа. Тийм учраас манад хөрөнгө оруулсан байсан хувьцаанд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө маш хурдтай татсан юм аа. Хөгжиж байгаа орнуудаас. Тэгвэл одоогийн нөхцөлд бол дэлхий 2009 онтой харьцуулах хэмжээний хямралт бол ороогүй байна. Байдал нөхцөл сайн байгаа тийм. Яг гоо хятад эдийн засгийн өсөлт удааширж байна. Түүхэн эдийн унж байна. Гэхдээ Европ, Америкийн эдийн засгууд бол 9 оны шиг тийм хүнд өсөлт байдал ороогүй учраас манайхаас хувьцаанд хөрөнгө оруулсан гадаадынхан бол мөнгөө татж байгаа. Гэхдээ 9 оны шиг татахгүй байгаа учраас үнэлгээ ийм өндөр тогтоод байна гэдэг таамаглал өсөж болохоор байгаа. Тэгэхээр бол нөгөө хугацаагаа тодорхойлох дээр эргээд очих юм бол ерөөсөө энэ одоо хугацаанд хөрөнгө оруулалт төгсөмжтэй хугацаа бол их ойртож байгаа гэж л хэлж болохоор байгаа. Аха. За тэгээд бас үзэгчдтэй нөгөө зөвлөгөө өгье те. Сая бол үзэгч манаас магадгүй харьцуулсан мэдээлэл авсан баг те. Өмнөх онуудыг харьцуулахад энэ 2015 он ямар байгаа. Тэгээ одоо харин яг энэ цаг мөчтөө одоо хувьцаа худалдаж авахд ер нь ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгэхээр за энэ график дээр ерөөхдөө тайлбарлаж болж байгаа. Тэгэхээр би эндээс нэг тийм санаа өгөх гэсэн юм л да. Үзэгч нартай. Тэгэхээр энэ дээдлийн график бол топор индекс 2007 оноос 11 оны нөгөө хөөсөлт хүртэл харагдаж байгаа. 2009 оны энэ хэсэг бол нөгөө ёроолын цэг маань. Тэгэхээр энэ ёроолын цэгийн үед 2009 оны 100 тэгээ 2009 оны намар оюутлын гэрээг зурсан бид нар мэдчихэж байгаа. Тэгээд оюутлын гэрээг зурх үед топор индекс маань тухайд маш богино хугацаанд өндөр өсөөд тэгээд дараа нь доктортой унж ягаад яг оюутлогоо бүтээн байгуулалтанд боддоор эхлээд эдийн засаг боддоор өсөлт ажиглагдаад ирэнгүүт хавцааны ханш бол өсөж эхэлсэн. Доктортой өсөж эхэлсэн. Тэгвэл сая 2015 оны 5 сард далдуурхан гэрээг зурлаа штэ манай. Тэгэхэд бас яг 2009 оны 10 сард оюутлын гэрээг анх зурж ирсэнтэй адилхан энэ өсөлт сая далдуурхан гэрээг зурхад бас ажиглагдсан юм аа. Энэ бол нэг маш сонирхолтой дохиог биднэрт бол өгсөн байж байгаа. Өөрөөр хэлбэл одоо 2016 оны дунд үехэд яг далдуурхаа хөрөнгө оруулалт хийгдээ бүтээн байгуулалт хийгдээ явах юм бол ирээдүйд манай эдийн засгийн өсөлт доктортой илүү одоо тодорхой харагдаж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдад. Ингүүд тэр гадаадын хөрөнгө оруулагчид маань манай хувьцаанд хөрөнгө оруулж эхэлнэ гэсэн үг. Тэр утгаараа одоо цаашаагаа ингээ өсөөд явах боломж бол харагдаж байна гэж хэлж болохоор байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэгээд дээрэс нь нөгөө талаас нь харахад бас оюутлага маань улс төрийн эрсдлээс ороод идэг. Тэгэхээр тэрийг бас тооцож үзэх хэрэгтэй болж байгаа. Тэгээ ямар ч тач ийм дохио бол гарч ирсэн шүү сая. Өсөх боломжтой гэдэг дохио бол гараад ирсэн байгаа. Энэ бол бидэрт маш том мессеж өгсөн. Яг боддоор оюутлага урагшлаад ирэх юм бол хөрөнгөний зах зээлдээр маань сэргэлт ажиглагдах. Тэгэхээр эндээс